Яа, манай доктор За би өнөөдөр орой ивенттэй тэгээд хумсаа бодуулах гээд явж байна. Ажлынхан цайны цагаар гарсан. Миний хүмүүс бүр ингээ амар хурцсан. Тэгээ өнөөдрийн ивент болохоор айгүй тийм онцлогтой ивент байгаа. Яах гэж байгаа вэ гэхээр Dior-ийн одоо бүх том менежерүүд нь оролцдог team ивент. Тэгээд 2хон стороос менежер сонгож оруулсан байгаа. Тэгээд тэрэнд нь багтаад орох гэж байгаа. Тэгээд хотын төвд ажилладаг болохоор би ингээд цайныхан цагаар бүх юмнуудаа амжуулцдаг. Одоо гэс цайныхан цагаар хумсаа бодуулах гэж байна. Өнөөдөр бас бороотой өдөр байна. Энд юу н өвөл болох гээд байнгын бороо ороод жоохон сэрүүхэн байгаад байгаа. Одоо манай хумсны газар болохоор нэг 10 минут алхаад байгаа. Явчих хумсаа одоо гой зүгээр дараахан бодуулъя гэж бодож байна. Өглөө нүрээ будаад гарцсан. Тийм байна. Яг цагтаа ирлээ 2 цагаас гэсэн яг 2 цагт амжаад хүрээд ирлээ. Хумсаа ямар ч байсан янзлуулчтай юм басан гоё цэвэрхэн. Одоо буцаад ажил руугаа гүйж байна. Шууд энэчнээс ивент руу явна. Би тийм юм алтлаг өнгөтэй палаж авч ирсэн байхгүй юу тэгсэн чи нөгөө өөр менежерүүдээс сонссон чи ер нь бол юм хар өнгийн дресс өмснө гэсэн байна. Тэгэхээр би алтлаг өнгөтэй өмсгүүд бас арай л амар болчих юм болов уу гэж бодоод байна. Хар өнгийн дресс бас дэшээ ажлынхан дэшээ гарч үзье. Гойгүй дресс байвал хар өнгийн палаж авчиг гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь урт миний авчирсан дресс болохоор арай жоохон богинохон байгаад байгаа байхгүй юу. За тэгээд ажил руугаа очиж байна. Энэ дресс бүхэн санагдаад байна. Дресс ингэж харагдчихжээ. Яа, миний өмсгөж байгаа дресс болохоор энэ. Тэгээд гутал болохоор энэ гутал байгаа. Миний гутал болохоор энэ гутал байна. Энэ гутлаа өмсөд тэгээд дресс үзсэн. Папа, гэрээсээ гарч байгаа юм шиг л ажлаасаа гарч байна. За би энэ дресс авсан. Much daytime meeting.
Пилатеста явцсан. Одоо гадаа жоох алхаж байна. Гадаа ийм гоё байна. Бороотой өдрүүд эхэлж байна. Тэгээд өнөөдөр ажилдаа явнаа. Яа, би ажлынхаа цааны цагаар гараад ирсэн байна. Одоо яах гэж байгаа вэ гэхээр Hailey Bieber-ийн смутиг цааны цагаараа авч уух гэж байна. Энд нэг газар хийж байгаа гэсэн. Тэгээд тийшээ явах гэж байна. Гадаа бороо орж байна. Бороо тэгээд намайг зогсоож чадсангүй. Би өглөө айгүй хоол идсэн. Тийм болохоор өдөр нэг юм идгүйгээр зүгээр смути аваад уучиг идэж бодож байна. За тэгээд одоо энэчнээс 5 минут гинэ 5 минут болох юм байна. За нэг юм смути авч ууж гин $15 гинэ монголоор 30,000 төгрөг. Өглөөний минь за би өглөөний жуусээ ууж гин. Одоо ер нь бол тэгээд байгаа штэ тий гой гэрэлцээ арай болохын тулд ерөөсөө идэж уух юмнасаа шалтгаалдаг гэж. Тэг би болохоор бас өглөө болгоо ууж чаддгүй. Нэг 7 хоногт 3 өдөр ч юм уу нэг селери юу авчаад тэгээд нэмсэн хийчээд тэрийг ингээд өглөө болгоо ер нь бол уухыг хичээдэг. Гэхдээ өглөө болгон тэр нь хүрдгүү нэг 3-4 хоног бол ууж чаддаг. Тэгээ үлцэн хоногуд нь болохоор зүгээр өөрийн муудаг байгаа. Тэгээд хамгийн гол нь гоё амрууга юу хийж ийн, юу идэж ууж ийн тэрнээс ер нь бол арьс амир хүний арьс шалтгаалдаг юм шиг санагддаг. Тэгээ би сүүлийн үед нэрээ жоохон ингээд ийм юм гараад тэгсэн чи яагаад юм гараад байгаа вэ гэсэн чинь би сүүлийн үед айгүй их өдөр нөгөө нэг солонгос хоолны газар манай ажил дээр нэгдсэн тэнд орж айгүй их халуун ногоотой хоол идээдсэн чинь нүүрэн дээр юм гараад байгаа юм болов гэж бодож байна. Тим дүгнэлт өгж байгаа. Тиймээс өмнө болохоор дандаа халуун ногоогүй тим хоол иддэг байсан. Миний 7 хоног ер нь бол нэг иймэрхүү өнгөрж гин 7 хоногт 5-6 өдөр ажилдаг. Тэгээд ихэнхдээ өглөө ингээл сэрэл фитнес тасгалдаа яваа. Тэгээд өглөөний цайгаа уучаал ажилдаа яваал. Яг л нэг химнэлээр ер нь бол бэж байна. Тэгээд Австралид маань нэрээ өвөл болцсон. Жохон сэрүүхэн болоод одоо ерөөс өдөр болгон л бороо ороостой тийм байна. Австралийн энэ хүүтнийг яаж барж ийн гэж энд чинь нөгөө нэг одоо айл болгонд Монголд гоё үйл ингээ пар эднэр байдаг шиг байдаггүй. Зөвхөн кондишнаас л хасааж болдог. Тэгтээ кондишн тийм амар сайн халтгүй. Тэгээд түрүү жил нэрээ өвөл ийм гоё уурын одоо камен зуухад нь штэ тий тэрэн шиг ийм халдаг ийм авсан. Эндээ бүр үнэхээр баяртайгаа ханаас авсан гэж Kmart-аас нэг $100 авч исэн баха. Тэгээ одоо 2 дахь жилдээ ингээд манай гэрээ гоё дулаахан байлгах гэж байна. Тэгээд бас Австрал байдаг хүмүүс байвал гэртээ яг юу асаахаа мэдхгүй яаж дулаацгаа мэдхгүй бол ийм аваад тавьчаараа тэгээд нэг амар хуурайшуулж иднэр байхгүй. Ямар нэг үнэр танар ч юм уу тийм юм байхгүй. Тэгээд агаарч гэсэн хуурайшуулахгүй нэг гоё ингээд халаад тэгээд хамгийн гол нь бас ийм харах гоё юун ч гэсэн айгуу гоё тайвшруулахаар юм гоё камен зуухтаа нэрээ босон ийм хөөрхөн жижигхэн. Тэгээ эндээ бүр үнэхээр баяртай байгаа. Тэгвэл Австралийн амирт бас чихтэй авахгүй. Тэгээд чихтэй авахар чинь жоохон сэрүүхэн хүүтэн байгаад идэв штэ. Тэгээ энэ манай ингээд ливинг өрөөнд байдаг. Тэгээд ливинг өрөөнд гоё дулаахан болчоор бусад өрөөнүүд амар гоё дулаахан байдаг. Тэгээд эндээ нэрээ үнэхээр дуртай байгаа. Тэгвэл Австралийн өвлийг давхад юу нэг айгу хэцүү байдаг гэхгүй юу?
Зяа өглөөний мэнд. Өнөөдөр миний амралтын өдөр. Тэгээд одоо би хайж гаж байгаа вэ гэхээр манай зулаас ирж байгаа. Тэгээд бид хоёр хамтдаа далаа орох гэж байна. Миний амралтын өдрийг нэг хамтдаа өнгөрөөх гэж байна. Тэгээд дээрээс нь нөгөө подкастт маань орсон одоо хамгийн их комент хүмүүсийн үзэлтээр санал асуулгаар дараачийнхан part 2-ыг хийгээч гэж хэлсэн тэр хүн маань оролцох гэж байгаа зулаа сис маань. Тэгээд бид хоёр өнөөдөр part 2-оо хийнэ. Тэгээд далаа явах гэж байна. Өнөөдөр 6 сарын 1-ний өдөр. 6 сарын 1-ний өдөр бид хоёр гарч нэрээ далаа явж алхаж тэмдэглэх гэж байна. За тэгээд би далаа явах гэж байгаа болохоор зүгээр үсээ хайлт янзлаа. Тэгээд бэлэн болъё. Баг байхад бүр 6 сарын 1-нийг амар их тэмдэглээл хамгийн ингэж хүсэн хүлээсэн баяруудын өдрүүдийн нэг байдаг байсан. 6 сарын 1 болгонд гоё шинэ хувцас өмснө, парк орно, тэгээ томрох тусмаа яг уу найзууд эднэртэйгээ тэмдэглэдэг басан. Тиймээс ер нь ихэнхдээ л гэр бүлийнхэнтэйгээ гэрийнхэнтэйгээ хамт парк явбал аав өөрийнхөө ажлын газраас бэлэг аваад тэгж тэмдэглэдэг байсан. Тэгээд нэрээ одоо их үрсийн баяр болгоо солилцсон байгаа тий. Гоё бүх хүүхдүүдтэй би болохоор хүүхдийн баяр гэж хэлэх дуртай. Хүүхдүүдтэй гоё хүүхдүүдийн баярын Ой, хэцүү байна.